Сайн байцгаана уу? Манайхан ээжтэй гоё намрын үйлрэл олцсон. Гоё сакура харахгаа Саканёг руу явж гин. Тэгээ Солонгос үнэхээр гоё дулаахан ирнэ. Та нар мэдэн дээ нэг орой болохоор жоохон хүүтрээд өглөө бас хүүтрнэ. Өдөр болохоор ингээ гоё нар гараад гоё дулаараад. Тийм болохоор ээжтэй хоёулаа дээгүүрээ ингээ күрчиг өмссөн алхаад явж гин. Та нартай гоё бас сакура харуулах гээд ээжтэй хөөхөн жоохон мөнгөөрөө гоё дугаацгаад гараад ирлээ. Тэгээ та нартай харуулъя. Хүн заавал амар мөнгөгүй ч гэсэн бага мөнгөөр гоё яаж дугаацаж болдсон юм бэ? Тэгингээ бас Саканёгийн хавц хөөхөн бас кафех юм бол та бүхэндээ гоё танилцуулъя. Юу намтай юм бэ гэж гоё ярьж өгье. Тэгээ харж байгаа нөө энэ авсацсан ёйд байхгүй юу? Тэгээ иймэрхүү харагддаг. Тэгээ тэр хойноох юм бол 63 давхар тэр хойно бүр байгаа. Тэгээ Солонгост амар гоё үйлэрлэн өөрөө чигтэй ус болохоор үнэндээ гоё л. Тэгээд ээжтэйр байж байгаа сакура гарч ирэх юм бол та нартай гоё харуулъя. Ээжтэйр ууг нь бол жоохон шууд хурдан явчих болох байсан. Тэгээд хоёр замаа жоохон тойроод явахаар болчлоо. Тэгээ Солонгосод одоо харахгүй энэ Канари ургацсан байгаас тэр Солонгосын цэцэг Канари гэдэг цэцэг аахгүй юу? Тэгээ шаавшаар өнгөөр 8 хөөрхөн жижигхэн. Тэгээд харах юм бол жоохон ирвэхээ шиг. Ээжтэйгээ ингээд жоохон удаан алхаад явсан чинь гоё бичлэгээрээ юм ярьж явд юм уу? Бас өөдөд болгүй. Тэгээ би ингээд гарахгаа чимгэлэхэд та нар хэдэн цаг болсон гэж бодож байна. Хөөжөтэн би ингээд бодоод яхад 1 цаг 30 минут тэгээ манай ээж ерөнхийдөө настай гарах юм бол миний хөө чи чинь одоо чимгэлэхэд олон цаг ордог. Гяс миний хөө босоо төрүүлээ бэлтчих. Ээж нь бол 10 минут тэгэл болоо гэдэг. Тэгээ ерөнхийдөө гарахаар болвол аль болох эртсэрээд хурдан бэлдээ суучихгүй болвол ямар өнөөдөр яг ингээ өмссөн байгаа. Нар арайд эндэ хурцаана. Ээжтэй хоёрыг бүр нар харах гад байгаа мө бүр нараа нилээ хурц тусаад. Тэгээд юу илээ? Манайхан та нартай зориулаа хэлэхэд Солонгосыг дулаахан гэдэг бас юу илээ хөнгөн ирэх юм бол бодсноос илүү сэрүүхэн газар шүү. Тэгээ уг нь намар гэдэг намар хэрнээ амар эйгүү чихтэй ус болохоор ханаа түрхэд амар сайн тээж. Тэгээ ээжтэй яг хэдэн хоногийн өмнө ханаа түрээ хоёулаа. Байхгүй би төрүүлээ ханаа түрээд. Тийм болохоор ерөнхийдөө Солонгос намар эхлэхэд, өвөл эхлэхэд, хавар эхлэхэд, зун эхлэхэд дөрвөн үйлрэл дөрүүлээ жоохон эвгүй. Дандаа вирус тэгээд сониггүйж яадаг. Тэ? Тийм болохоор аль болох Монголоос Солонгос руу зугаалах гэж ч юм уу гоё юм харах гад ирж байгаа болвол аль болох та нар юу илээ? Хувцаа гоё дулаахан дээгүүрээ өмсөх юмтай ирээрээ. Нөгөө энэ Солонгост айгүй гоё. Битээр сая зам гарсан чинь юу илээ хөөе миний хөөгээ нөлөө гарахгүй зогссон чинь гараараа юу илээ урагшаа гар гэд хүнээ хүндэлдэг энэ айгүй гоё соёл. Тэ. Ээжтэй нэг микрофонтой болохоор дундаа л хэрэглэхгүй болвол бит хоёр хоолоо сонсохдохгүй. Гадуур явж байхад. Тэ. Та нар тэгээ бит хоёрыг харж байгаа байглаа харуулъя. Ёо, үнэн нь тасархай байгааз. Яа. Тэгээ Солонгос бас адилхан амар их машинтай. Гэхдээ Монголоос нэг өөр зүйл нь юу вэ гэх юм бол олон зам тавиад өгсөн нь гоё. Тэгээ нэг их түгжрээд байдгүй. Яг оройн замаар бол адилхан түгжирдэг цаг нь. 6 цаг тэгээд өөрийн яг өглөөний цагаар амар их сайн түгжирдэг. Манайхан харагдаж байна уу? Яг тэр байрны тэр хойно хавцаа энэ ногоо моднуудын хойныг ягаан юмнууд харагдаад байгаа. Энэ чинь одоо сакура. Ээжтэй ерөнхийдөө ойртод ирчлээ. Хардаа ийм гоё амар гоё харагдаж байна шар цэцгээ. Ингээ доош нь уцсан хийчихгүй юу? Хөөхөн тоглоом тийштэй манай ээж. Хардаа амар гоё байгааз.
Ингээд баахан шар цэцгүүд. Эн чинь одоо Канари. Тэрний дээр Японы сакура ийж энд чинь жинхэнэ холимог ирлизүүд байгаа юм шүү. Тийм үү. Харахгүй энэ модон солонгос их. Тэр нь ч гэсэн солонгос тэгээ сакура нь Японых. Оо тийм биш нэрээ. Жинхэнэ холимог байгаа юм шиг. Яана ямар гоё юм бэ. Аюу гоё юм. Йоо. Та энэ доогор ингээ явъя. Тэгээ Оо аюу гоё харагдчихж шээ. яана ээж хоёулаа энэний ингээд дундуур нь алхсан чинь ягаад чи Алах би багтаа? яриад дараах юм. Чи урд алхахад. багта принцесс болмоор байдаг гэсэн принцесс ч болох гээд байгаа юм шүү. За Гоё харагдахгүй нөө. Тэнгэр харагдав. хоёр бас гоё гармаар юм шиг. Миний ээж ястаа дээр үеийн хүн юм да. Яа намайг одоо дээр үеийн хүн гээд байгаа юм да манай охин. Тэ яаж бас ингэж дармааргүй эцтэй. Аль болох яг энд нь ингээ гоё оруулсан дармаар юм. Шар цэцгээс аюу гоё харагдаж байгаа. Тэ. Тэгээ энэ ерөнхийдөө ээж хоёр шиг хоёул амар их алхаж гин хосууд гэр бүлүүд тий. Тэгээ ээж хоёрын гоё сакура хараад ууган миний ээж намайг амар хөөрхөн дарж өгчил гэсэн сэтгэлтэйгээр дарж өгөх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр миний ээж жоохон зааж өгөхгүй болвол Дарж мэдэхгүй байна гэдэг байгаа. Дарж мэдэхгүй байна гэж загнуудаад байгаа шүү дээ би ч одоо. ууган сэтгэл нь амар хөөрхөн дарж өгчих гээд энэ донд охиноос нь гоё гаргаж өгөх гээд принцесс болох гээд байгаа шүү дээ намайг. За харагдаж байна уу? За гоё алхъя. Яна би баг ингэж алах хэрэгтэй юм шүү. Хардаа. Индэн гүнжин индэн. Ээжин гүнжин индэн. Тэ. Тэг гадаа ийм гоё байна. Тэг яг одоогоор жоохон халууцж байна. Өнөөдөр миний хувцс стил монголоор юу гэж хэлдэг юм бүү мэд стил гэ хэлэхэд ойлгох ах. Хардаа. Ингээ юу хэлээ та ингээ доороос нь дээш ингээ дараад өг. Тэ ёстой мундаг байна. Тэ. За болцоо. Ээжийн охин Амар байна уу? тэр нь сонсогдоогүй. Ямар хөөрхөн. Сая толгоонд хийцнийг нь харсан. Амар хөөрхөн нөгөө нэг хүүхэлтэй нар тараадсан. Тэгээ ээжтэй хоёр хүн бахтай гоё стилтэй кафе орж ирээд Тубай ямар радэ захиалаад чамун эйд захиалаад тэгээ нэг хөөрхөн нэг торт захиалчаад хүлээгээ сууж байна. Тэгээ ээжтэй хоёр ерөнхийдөө гэрээсээ нэг их гараад идэх болохоор энэ кафег үнэхээр их хайж алхаж хүн бахтай газар ямархуу газар байх нэг хайжгаа ороод ирлээ. Хардаа ээжтэй хоёрын захиалсан ундаа болон торт гаргаад ирлээ. Торт нь яг нэг хөөрхөн талах шиг л юм байна. Тэгээ энэ радэ энийг нь би нөгөө нэг Тубай ямар радэ гэдэг харин захиалж үзээ. Шинэ юм ууж үзэх гэж захиалсан байгаа. Ямар амттай гэдгийг мэдтгүү. Одоо нэг ууж үзээд ямар хуу юм харъя. Манай ээжийн захиалснаа энэ чамун ээд энэ. За. Одоо миний захиалсан юм байна. Ойрно Тубай гэдэг амар хүмүүс дуртай байгаад идэг ямар хуу юм амсч үзье. Ой амар гоё. Ваа. Идээд ахаар гоё агаад.
Манайхаа энэ Дубай яасан латте гэдэг энэ латтег бол уумаар л юм байна. Амар гоё. Энэ ч гэсэн амар гоё. Дээр нөр лимоны амт орсон. Цагаана лимон юм байна. Амар гоё. Хитэг чөлөөг биш нь гоё. Энэ саний дээрх нь Дубай амар гоё лээ. Я доошоо одоо яг кофе юм бэ. Тэр одоо ингэж кофе шоп ороогүй одоо амар утсан байна те. Хизээ ороогүй юм бэ? Ээжтэй ерөнхийдөө ихэнх саруудад мөнгөгүй хоосон байдаг. Тэгээд 5 сарда 1 удаа, 3 сарда 1 удаа ингээ хөөрхөн кофе ороод зугаалчдаг. Тэгээд олон цагаар ерөнхий бас зугаалж чадаад байдгүй. Хоёул амар ядруу. Арай дэндүү ядруу. Үзэж байгаа та бүхэнгээ залуухан байж ядар байж болж байгаа юм уу гэж бодож магадгүй. Гэтэ залуухан нас хамаагүй юм байлээ. Ядруу хүн бол ядруу юм байлээ. Чи нэрээ сая нөрөө ажилд орсон тухайгаас ярихгүй мó. Кангнамд битээр ажилд орсон тухайгаа ярий гэж хагаад эхлээс нь орсныхан дараа ярий гээд тий. Тэгээд энэ ажилд орохдоо битээр амар ядарч иж орсон. 30 газар ироксо бэлдэж өгчөж орсон. Тэгээ миний охиныг ерөөсөө бүр юу лээ нөгөө жоохон хүүхэд гээд ерөөсөө авахгүй. Дөнгөж 21 настай гээд авахгүй. Тэгээ амар ядарсан. Тэгээ энэ удаад хүлээж айгүй олон газар ироксо өгж орсон газар гоё газар байсан тий. Үнэн тасархаа газар. Миний охинд өдрийн хоолыг өгдөг. Тэгээд ундааг нь бас нөгөө үнэтэй кофе шоп чинь юу лээ? Starbucks-аас юу лээ? Ундаа авч өгдөг. Тэгээ айгүй гоё ажлын газар ажилд орсон. Яа одоо миний охин чинь ажиллаа хийчихэд ажиллаа хийгээд авсан цалингаа яг юунд хэрэглэж байгаа юм лээ? Өөрийнхөө хичээлдээ. Миний охин Мая сурах гэж байгаа тий. Хүүхэлдэйн киногаа хийж сурж байгаа. Тэгээд мөрөөдлийнхөө төлөө та нар ч ихсэн бити цуцаараа мөрөөдөлтэй хүн өргөлж гоё инээмсэглэлтэй гоё байдаг л гэж би бол хувьдаа боддөө шүү дээ. Чиний сэтгэл ямар вэ? Миний сэтгэлд ерөнхийдөө бас адилхан. Яг хүний мөрөөдөл шууд бүтдгүү юм байлээ. Сургуулаа төгсөөд үдсэн чинь яг бодит амьдрал. Гэтэ ерөнхийдөө юу гэж хэлэх вэ? Яагаад бид нэр хүн болоод төрсөн бэлээ? Энэ бүхний гой мэдрээд ойлгоо сурахын төлөө гэж би бас боддог. Энэ бүхэн байгаагүй хүнд ямар ч зориг байхгүй мөрөөдөлгүй тэр амьдрал бол арай дэндүү хүнд одоо хүн бараг л одоо 100 жил амьдрна гэх юм бол ямар ч зориг мөрөөдөлгүй хүн яаж 100 жилиг бодчоод амьдрах юм бэ? Тийм биз дээ. Тийм болохоор жоохон тойроо замаар би явж байгаа ч гэсэн энэ замдаа нэг их гомдоод байдгүй. Тэгээ орсон газарт би ганцаараа 20 настай хамгийн залуухан нь. Тэгсэрнээ би нөгөө нэг одоо шөөлөднөр яриад янз бүрийн юмнууд ярих юм бол намайг яана чи одоо хамгийн бид нар дунд бага нэрнээ юу амир хөгшин хүн шиг юм ярьд ингээд. Тэгээ тэд нэр ерөнхийдөө би бараг урд нэг хошин шиг болцсон юм шиг намайг урдаа тавиал инээгээд эдээ. Энэ хүүхдийн ярьж байгаа нь өстой сонио. Ярихаар 20 настай хүүхдтэй ярьж байгаа юм биш нэг 40 настай 50 настай хүнтэй ярьж байгаа юм шиг ингээд. Тэгээ гэхдээ манай Иса тэр хажигны хоёр ерөнхийдөө амар дайжгүй хүмүүс. Тэгээ надаа үнэхээр их гоё ажиллаа зааж өгч байгаа. Тэгээ би зааж өгсөний дагуугаар хийгээд байгаа. Миний хийдэг ажил юу вэ гэх юм бол юу вэ? Хоол зардаг гэж хэлэхгүй хоолны материал зардаг газар.
Тэгээ ямархуу газруудад гэх юм бол шав маратон гэх мэт шилтэй хоолнуудны одоо тэр борцыг нь зардаг газар. Тийм болохоор би дандаа тэр тоонуудыг нь тавиад байхад болоо гэж хэлэхөө одоо монголоор юу гэж хэлэх юм бөө мэд. Тийм болохоор нэг их ядраад байхгүй хийгээд байгаа. Тэгээд хайж байгаа л энэ дажгүй ажилд орсонд үнэхээр их баярлдаг. Ялангуяа миний баярлаад байгаа зүйл нь ажлын газраас цаанаас нь гой хоол авч өгөөд ундаа авч өгч байгаад үнэхээр гой сэтгэл дүүрэн байдаг. Тэгээ би дандаа шоколад авъя гэж шоколад уухаар манайхан бас намайг хөөх чи ястай яг иймэрхүү үедээ бол жоохон хүүхэд нь яг л бод үнэн л юм да гэд. Тэгээ шоколадаараа би тэгдээ яа гэм би шоколад нэг өдөр болгон нэг удаа уух юм бол жаргалтай байд ингээл ч тий. Тэгэхээр жоохон байна гэд. Тэг яг хуу хамгийн баг гэдэг үүднээс тэр одоо дөрөв даргуудынхаа дунд хайрыг нь аваад яг хуу сууж ийн яг одоохондоо. Гэхдээ цаашид яг ороод удаагүй болохоор яг өшөө ямархуу байх нь ула бөөмэд. Гэхдээ би гоё газар орсон гэдэгтээ бол итгэлтэй л байна.